За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Шинжлэх ухаан танин мэдхийн од мөндөд сувгийн Аадар анир нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болж байна. За энэ нэвтрүүлгийг хөтлөгч Зандаа болон хөтлөгч Ганцх миний би та бүхэндээ бэлтгэн хүргэдэг. Өдрийн мэнд. За өдрийн мэнд ганашаа. За энэ нэвтрүүлэг маань танд NTV телевизээр маань болон 83.3 107 гэсэн хостолгооноор буюу од мөндөр радиогоор хүрж байгаа. Мөн нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр чанартай амьдрын өрөөтэй Мортин резиденси хамт олон маань болон Төр зогс бүү яар нөлөөллийн аяны хэрэгжүүлэгч Улаанбаатар төмөр замын хамт олон маань ивент тэтгэж байна. За одоо бас яг 10 жилийн өмнө 2015 онд Улаан хатан хаан гэдэг нэртэй нэг олон ангид кино Украины телевизээр гарчаа. За мөн Оросын үзэгчч гэсэн дараа жил хүрчээ. Энэ кинонд юу гардаг гэхээр нэг Оросын загварын ертөнцийн тухай тэр дундаа бүр од болон гялдж байсан нэг эмэгтэйн тэр амьдралыг харуулдаг. за. Гэтэ мэдээж киноны уран бүтээлчдийн чинь нэг үйл явдалд хөтлөгдөн бодит түүхийг маш их говьлдаг л да. Яг говьлж жоохон өөрчилдөг. Гэхдээ л урд нь хөндөгдөөгүй сэдвийг гаргаснаар их онцлог бүтээл болж байгаа. Урд нь хин чирж байгаагүй. Энэ болохоор Оросын алдар зохион бүтээгч Вячеслав Зайцев гэдэг нөхөр энэ тухай нэг ярьцлага өгч юм л да. Юу гэж өгсөн гэхээр үнэн хэрэгтээ хэдхэн жилийн өмнө хүмүүс загвар өмсгч бол биеэ үнэлэхтэй адилхан гэсэн нэрнээс айхаа болоод одоо бүр олон хүмүүс тэр байтугай зарим бүр хатагтай нар ч гэсэн загвар өмсгч байсан гэдэг хүлээмжшөрдөг үе ирчлээ ашгүй. Тэр урд нь тий загвар өмсгчийг биеэ үнэлэхтэй адилхан хандуулдаг гэсэн бахарна шүү дээ социализм үед. За ингээд 60 70-аад оны үед бид гайхалтай загвар өмсгчтэй байснаа олон хүн санаж эхэлсэн дээ энэ киноос болж. Одоо үеийн загвар өмсгчд ихэвчлэн өөр ингэсэн дүргүй, нүүр царайгүй. Тэр үед үнэхээр тийм гоё дүрүүд байсан юм аа. Бие биенээсээ бүртээс өөр. Дор булаам, тансаг, их нэр төртэй. Энэ мэргэжлийг сонгоход их зориг шаарддаг байсан. Тэд гайхалтай хүмүүс бөгөөд эрсдлийг хүлээж авч чаддаг байсан. Тэгээд гайхалтай харагддаг байсан гэж дурдсан байна. За үнэхээр яг 60-70 оны үеэл барууны орнууд төдийгүй одоо дэлхийд дахина энэ загварын ертөнцийг цэцгэлж байсан алтан үе. Энэ чинь хүүтэн дайны бас эд үе шүү дээ. Тэгэхээр соёлын харилцаанд нөлөөлж байсан эрхмүүдийн төлөөлөл болохоор тийм загвар зохион бүтээгчд тухайн үедээ муу нэртэй, луу данстай тийм загвар өмсгчд болохоор энэ нөгөө соёлын харилцааны илч төлөөлөгч болно. Тэднээс хамгийн нууцлаг маргаантай, дуйлан шугаантай оддын нэг болох Регина Забарскагийн тухай өнөөдөр танилцуулъя. 70-80-аад он гэдгээ бодсон ч нэрээ тэр үеийн стил хэмжид гоё те. Нэг мөсөн юм бөмбөр тэгээ шар эндээ нэг юм ойдаг эмгтээчүүдийнхэн те. Тод те. Тийм дандаа Европын тийм сэтгүүл мэтгүүл энэ тэр юм харагддаг байсан шүү те. Гоё. 70-80-аад оны тэр загварууд нь. За тэгэхээр Регина Забарская зөвлөлтийн загварын тайзны нэрээд од маань 1935 онд мэндэлжээ. Вологда гэдэг жижигхэн хотод офицер Николай Колесников эмч Дарья нарын гэр бүл төрж юм л да. Охиныгоо төрөхөд аав нь түнд ажралтай амьдрыг бэлэгдэн Регина буюу латинаар хатан хаан гэсэн энэ утгатай содон нэрийг өгч. Тэгэхээр Регина одоо сурагч байхад эцэг нь хөөрхөөс салаад ээж нь Вологда хотод үлдээд аав нь Москва руу шилжин ажиллах болж байгаа. Гэтэ аав нь охиндоо үргэлж сайн сайхныг хүсдэг байсан. Тийм учраас охиноо дагуулад Москвад ирчдэг. Нийслэл хотод. Удалгүй Москвагийн их сургуулийн ойролцоо нэг сайхан байранд ороод аав нь чамжтай ажиллаад их хэмжээний гайгүй цалин хөлстэй. Тэгээд тэдний амьдралд бол дутах зүйл үгүй мэт байгаа. За, Регина бол алгебрийн хичээл дээр ганцхан сайнтай. Тоон дээр л ганц сайнтай. Бусд нь яг онц төгсөж 10 жилээ. Ингээ олон нийтийн ажилд бүр идэвхтэй манлайлагч өөрөө хажуугаар нь хөнгөн атлет хичээлдэг. Тэгэхээр Регинаг бол гайхалтай боломжууд түүний амьдралыг одоо хүлээж авах гэсэн үг. Энэ залуу охинд. Гэвч Регина болохоор гэрийнхээ ойролцох Москвагийн их сургуульд илсээд шинжлэх ухаанч ирээдүг одоо бодох ёстой л энэ боломжуудыг бүгдийг хайдیں۔ Яасан гэхээр 17 настай охин кино урлагийг мөрөөддөг байсан. За ингээд 17 настай охин кино урлагийг мөрөөддөг байсан болохоор бүх холбоотын кино урлагийн дээд сургуульд эсчихэж. Гэтэ мэдээж ур чадрын шалгалт өгдөг нөгөө бүтээлч одоо юу гэдэг чинь жүжигчний техник гэж байна. Тэрнээс өөрөө жоохон имиж амлалт надад ер нь жүжигчний авьяас байхгүй гэтээ урлаг тэмүүлээд байна шүү дээ. Тэгэхээр кино бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийн эдийн засгийн ангийг наваад сонгочтой. За. Яварсан тэр сургууль ормоор байгаа байхгүй. Гэхдээ л Регина жүжигчин болох мөрөөдлөө мэдээж орхихгүй шүү дээ. Ингээд суралцах хугацаанд ингээд нөгөө дүрийн шалгуултанд их хийдэгтэй явна. Лекцийн орнд дээдсийн одоо тэр хүрээлэл ингэж нэрлэх юм уу дарга нарын гэсэн үг шүү дээ. Тэр үржлэг дээр эргэлдээл тэгэл гэрэл зурагч, загвар зохион бүтээгч, найруулагчдын анхаарлын төвд орох гол хичээгээд байгаа байхгүй. Ингээд хүчин чармаалтанд талаар болдгүй.
1957 оны залуучууд оюутны наадмын үйл явдлаас сэтгүүлэн хийсэн нэг нэрт найруулагч Исидор Маркович Аненскийн энэ сүүл тод нэрт хөлгийн усан цэрэг гэдэг хөгжимт инээдмийн кино тоглох санал өөрт нь ирчихжээ. Ингээд энэ кинонд Италийн дуучин Сильванагийн дүрийг бүтээсэн Регинагийн кино урлагт гаргасан анхны бөгөөд хамгийн гол нь цорын ганц амжилт нь хийвэр үлддэг. гэж юм. Кино урлагт ордог. Харин хувь тавилан Регинад өөр зүйл бэлдсэн байсан. Хувь тавилан гэж нэг зөв юм байдаг шүү дээ, хоёлаа тий. Нэвтрүүл болгонд ирээд гэ заримдаа нэр үнэхэр өөр хүчин зүйл байгаа ч юмс заримдаа санагддаг шүү дээ. Эсвэл бид нар шинжлэх ухааны сувгч гэсэн тий. Угаасаа л анханасаа тавигдсан байсан юм ээ. Тэрийг олохгүй л буруу яваад исэн юм ингээд амьдралыг харахаар тий. Харин тий. Тэгэхээр тэр хувь тавилан өөр зүйлийг бэлдсэн гэсэн үг Регинад. Москвагийн тэр уран бүтээлч одууд цугларсан нэгэн орой болж байгаа байхгүй. Тэр орой Регина бүх холбоотын хувцас загварын ордныхон зураач загвар зохион бүтээгч Вера Араловатай уулздаг. Энэ хүн амьдралд нь маш чухал нөлөө үзүүлнэ. Энэ чинь хувцас загварын ордны зураач, загвар зохион бүтээгч. Салбартаа жинхэнэ мэрэгжлийн мэдрэмжтэй байсан Аралова тэр охины нөгөө гайхалтай дүр төрхийг яг харангуйтаа шууд үнэлж чаддаг. Регина бүр ямар сэдвэр гол нь амархан яриа өрнүүлж чадаадсан. Зүгээр нэг сайхан охин гэхээс илүү мэдлэгтэй, мэдрэмжтэй байсан болохоор Аралова шууд алдарт нөгөө Кузнецкийн гүүрэн дэх ордондоо ажилд орохыг санал болгох штеп. Ингээд ирээдүйн загвар өмсгч маань кино урлагт ямар ч ирээдүй гэдгээ угаасаа аль хэдийн мэдж байсан болохоор загварын ертөнцид зөрөгтэйгээр яг хөл тавьдаг байхгүй. Ингээд Кузнецкийн гүүрэн дэх бүх холбоотын хувцас загварын ордон гэдэг нь юу вэ гэхээр 1944 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэнд яг амьдралыг бүр эд өрнжүүлсэн яг тийм газар байна. Энэ байгууллагын бүх эмэгтэй ажилтнууд нь хамгийн гол нь харамсалтай ч гэдэг юм хөтөлбөрийн дэвтэртэй 5 дугаар зэргийн ажилтан гэсэн тодорхойлолтой байсан байхгүй. Энэ юу гэсэн үг гэхээр цалин дэндүү баг гэсэн үг. Дэндүү баг. Гэтэ маш муу нэртэй бас. Энэ ч нэг загвар өмсүүлэн гэдэг чинь өөрөө энэ биеийн үнэлгэшлэр дараа гэдэг яриа Оростой ярь бас. Ер нь бид нар багтаач энэ яриаг мэддэг байсан шүү дээ. Монгол ч гэсэн тийм байсан. Загвар өмсч тэгвэл энэ биеийн үнэлэг энэ яахан гэж амар муухай үгнүүдээр дормжилдог байсныг би бол сонсч ирсэн ахнаар. Гэтэ одоо ч тиймэрхүү яриа байдгийн шүү манайхаа. Тэр яриаг ер нь болохгүй бол их муухай тий. За тэгэхээр бүр өдрийн 8-аас 12 цагийн турш ажиллана. Тэгэл загвар өөртөө ингээл загвар тааруулаад тий. Тэгэд нэг рубль 80 копеек л авахын тэр өдөр. Тэр чинь маш бага гэсэн үг шүү дээ. Дээр нь нийгэм тэр чигтээ энэ мэрэгжлийг бүр гутаан дормжлыг оруулж исэн. Арботница гэдэг сэтгүүлд тэдний талаар нэг аимшигтай нийтлэл бичигдэх нь ердийн үзэгдэл байсан. Тэр тэгсэн гэнэ нэг гэсэн гэнэ бүр энэ чинь уул нь коммунист засаг л юу гэж шүү дээ. Тэгэхэд л ийм муухай бичдэг. Тэгэхээр загвар өмсөж охид загварын ертөнцид харьяалагддаг гэдгээ бүр яаж их нуух эхэлчихэд гэсэн. Тийм юу. За ингээд өндөр өсгийтэй төрүйтэй гутлыг цахилгаантай болгож зохион бүтээсэн зөвлөлтийн загварын домог Вера Аралова Парис цуглуулга үзүүлсэн анхдагчдын нэг энэ мундаг хүн ба. Тэгэхээр өндөр өсгийтэй төрүйтэй гутлыг цахилгаантай болгож анх зохион бүтээсэн энэ Оросын хүн байдаг юм биш үү? Гэвч тухайн үед яасан гэхээр загвар зохион бүтээгчд маань энэ одоо социалистийн тий ялангуяа зөвлөлт болоод үзсэн зохиогч хэрэг гэсэн ойлголт байхгүйсэн. Ингээд түүний гутлыг мөнгөтэй хүмүүс тэр доорн дуурайгаад удалгүй баруун ертөнцид түгээмэл ийм загвараас нь түүхтэй. Тэр зохиогч хэрэг гэж юм байсан бол Вера Аралова гэдэг энэ хүн бол одоо тэр өмтөн байдлаар сууж байгаа юм шүү дээ. Тийм ээ. Тэр үед Аралова болохоор даавуу хувцсны цех гэдэг энэ газрын ахлах загвар зохион бүтээгчээр ажилладаг гэж. Тэгээд дэлхийн түвшинд хүрэхийн тулд зөвлөлтийн загвар өмсгөгчдөд нөө дутагтаад байсан нэг Европ шин чанарыг хамгийн гол нь Регинагаас олоод авчихгүй. Тийм байгаль байдал нь тийм Европ өрний маягийн стилтэй. За ингээд Араловагийн ивэлдор Регинагийн карьер маш хурд өсөж байгаа. Аралова, Регина гэдэг хоёр үнэхээр эмэгтэйчүүдийн хамгийн бүтээлч тохиромжтой гоё хосол болж эхэлж байгаа. Хоёулаа загварын чиг хандлагыг маш сайн мэдэрдэг бүр. Тэг хэм маягийг бусдаас илүү сайн ойлгодог яг ийм хоёр бүсгүй те. Нэг нь бол Ахмад, нөгөөх нь залуу бүсгүй. Нэг нь загвар өмсөгч, нөгөөт нь загвар зохиогч байр юм биш үү? Ингээд Вера Аралова шоуныхан гол дүрийг мэдээж дандаа Регинад өгдөг болж. Регина болохоор байгалаас зайсан тэр гоо үзэсгэлэнгээсээ гадна өөрийн тэр давуу талаа их гоё тооцоолж чаддаг. Дутагдaltaй талаа чадварлагаар нууж чаддаг. Нэг загвар өмсөгчийн хамгийн чухал зүйл те. Тэгэд мэдээж эрг дур булаан байдал ур чадвараараа бусдаас бүр эрс ялгарч байгаа. Одоо чинь дутагдaltaй талаар яаж нуудаг гэхээр чихэн Регина бол ялимгүй майжих байхгүй. Ялимгүй шүү гэхдээ. Гэтэ үүнийг нууж алхаж чаддаг. Маш донжтойгоор алхаагаараа засалдаг. Тий.
Тэгээ бүр барууны нэг сонд бүр энэ бол зөвлөлтийн хамгийн алдартай загвар өмсөгчийн хөл гэсэн тайлбартаагаар бүр нэг зураг нийтэлж байгаа байхгүй. Тэгээ өрний ертөнд шууган болж шít. Тэгэхэд одоо энэ шууганыг Регина гэхдээ шуугаад иж болохгүй гэдэг бас мэдчихэ. Тэгэх юм бол зөвлөлт холбоод улсад чинь өөрийг нь нөгөө би юунлагч энэ төргээд энэ муухай хандлага байсан учраас энэ шууганыг яаж давах вэ? Загвар өмсөж бүсгүй маань мэрэгүү ухаан гаргасан ба. Энэ илт өдөөн хатгалах гэсэн үг шүү дээ. Энэ ямар ч хариу үйлдэл хийхгүйгээр дуйлайн шууганыг зүгээр ингээд дэвргээхгүй тийм боломж олвол зүгээр ингээд орхицсан. Ингээд нөгөө зурагч нь удалгүй мартагдчихж байгаа байхгүй. Гэтэ энэ өдөөн хатгсан маягийн тийм зураг байсан байлээ л дээ. Одоо манайрч юу яа. Зургийг нэг. За ингээд загвар өмсөж бүр одоо сэтгүүл дээр гарч чаддгүй. Ер нь бол ихэнх нь олон жилийн турш зөвхөн загварын тайзан дээр л ажилласан байдیں۔ Одоо бол өөрт загвар өмсөж олон сэтгүүл дээр гарч ямар нэгэн байдлаар гарна, эсвэл ямар нэгэн байгууллагын нүүр царай болно. Эсвэл сошиал дээр өөрөө хангалттай зургуудаа дэлгэн. Тэр үчин тэгэхэд бол ихэнх нь сэтгүүл дээр гарахгүй. Харин Регина бол маш тийм юу гэдэг чинь. Өөрөө гэр зурагчтай их гоё ингэж гоё хамтардаг. Одоо чи нэг гэрэл гигээтэй зүв байрлалыг өөрөө бүр олдог. Гэр зурагчтаас илүү. Тэгээд их өөрмөц уян хатан чанараар их ялгардаг тийм өсг байсан ба. Тэгээд зураг авалтын зураг төслийн бүр хамт боловсруулна. Байнга ингэ санал дэвшүүлнэ. Үгүй ингээд авчвал зүгээр юм шүү гэдэг ч юм уу. Их бүтээлч тийм байна. За ингээд Регина ихэнх ярилцлагыг эхний үгээрээ дуусгаж чаддаг бас. Их ухаалаг. Нэгэн өдөр загварын сэтгүүлчийн нэгэн одоо зураач ярьцлага авах хүсэлтэй. Тэгсэн чинь одоо Регина Забарская гинэт тэр хүн рүү нэг хүйтэн ихэмсэг харцаар хараад одоо энэ загвар нөгөө ярьцлага авахыг хүсэхгүй байхгүй Регина. Тэгтээ зүгээр ингэж асуусмаа. Та нөгөө зохиолч Энийг уншсан уу гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө ярьцлага авах чинь залуу гайхснаа үгүй гэсэн чинь мөлийн ичингүүрээ хариулж шít. Би яана уншаагүй шүү тэгэл те. Тэгсэн чинь за тэгвэл бидэнд ярих зүйл алгатай гэж байгаа байхгүй. Яа. Ингээд ярьцлага их нөгөө ормооргүй ярьцлага ингээд дуусгачдаг. Тэгсэн чинь тэр зохиол нь ер нь урсан байдгүй юм байна. Яасан гэхээр Регина угаасаа хүсээгүй ярилцагчаасаа салахын түүс болсондоо Н гэдэг нэрийг зүгээр зохиоцсон юм байна. Тийм бах те. Энэ гоё арга тийм байна. За мэдээж ингээд олон эмэгтэйчүүд нэг дор ажиллаж байхад хил хамгүй байна гэж байхгүй шүү дээ. За Регинагийн өөрийнх нь тэр хурц шулуун ашин хамт ажиллахстайхан тэр уур атаархлыг маш их төрүүлнэ. Яг л атаархал их тий хаасаагүй юм. Тэндээс л хил хам муухай юм гарна тий. Регина багийнхаа энэ төлөвлөгөөнөөс эрс зөрүүтэй байсан ч гэсэн шаардлагатай гэж үзсэн зүйлээ өөрөө хийлж бас хийж чаддаг байсан. Хажуугаар нь чинь англиар, францаар төгс ярьдаг. Тэгэхээр чин гадны оронд явах боломж нь илүү их болдод байхгүй юу? Тийм ээ. Тий. За энэ мэдээж хамт ажиллагчдад бөөн атаархал төрүүлчихнэ. Гэтэл дараагийн том асуудал нь түүний хувцас. Энд чинь эдгэрч бүгд их бага цалинтай шүү дээ. Гэтэл Регина бол бусдын адил бага цалин авдаг гэсэн хамгийн сүүлд гарсан загвараар хувцалдаг. Өдөр бүр хувцас хэлдэг. Тэгээд тэрийг хаанаас яаж авсан нууцлаг хэвээр үлдсэн. За ингээд ийм гачин жигтэй ингээ амьдралаар амьдарч идэл 1959 онд Москвад анх удаа барууны загвар зохион бүтээгч ирдэг. Тэр нь Ив Сен Лоран. Ив Сен Лоран ч яг тэр үед Кристен Диорыг удирж исэн. Ингээд Кристен Диор брэндээ удирдах байсан. Тэгэхэд 12 загвар өмсгчтэй ирж байгаа юм л да. Тэгсэн яасан гэхээр 12-т дэлхийн шилдэг загвар өмсгч ирж байгаа шүү дээ. Тэ? Диорын. Тэ. Соёлын ордонд тусгай урилгаар одоо тэгэхээр зөвхөн нөгөө дээцийн хүрээлэх хэрнэ гэсэн үг. Тэр нөгөө элд дарга сайднаар л ирнэ шүү дээ. Хурвшээ авч юм уу тэг чинь түүний гэргээ гэдэг ч юм. За ингээд урилгаар дарга нар болон тэдний гэр бүлийнхнийг оруулсан 14 үзүүлбэр үзүүлсэн ба. Тэгсэн 5 хоногийн дотор загвар өмсгч бүсгүйчүүд нь энэ нөгөө 5 хоногийн хугацаатай л ирсэн ба шүү дээ. Хотын гудамж, талбай, тэрч бүл нөгөө зах махаар ингээд чөлөөтэй зугаалж нөгөө загвар өмсгч чинь. Тэгэл энэ тэнд гэрэл зураад татуулаад Орос ууч Москвагийн чи бүр гайхаж байгаа шүү дээ. Гэрэл зургуудаас харахад Францын загварын ордны хувцлалт бүр хүн бүхнийг доотлуулж алмааруулж байгаа байхгүй. Зарим нь бүр ингээд биширч байгаа. Нөгөөсг нь бүр атаархаж байгаа. Москвагийн тэр чигээр. Үнэхээр атаархмаар зүйл болж байгаа нь үнэ. Яагаад тэгэхээр зөвлөлт холбоосоо тухайд бүр олддгүй байсан. Шилэн амьс, малгай хамгийн гол дүүфл өмссөн байгаа байхгүй. Энэ загварын хотод Москвад алхаж байхад Москвагийн яаж яхаа гэхээр огт нь толгойн альчууртай торон шахаа өмссөн. Ийм л юм явж ийлээ шүү дээ.
За ингээд зөвлөлтийн ард түмэн ингэж барууны загварлах хувцас соёлд анх удаа нүүр тулж байгаа юм. Үүний дараа юу болох вэ гэхээр зөвлөлтийн удирдлага хувцас загвартаа анхаарья. Өөртөө сурчлах дөрвтэй арга хэмжээ авъя гэж шийдээд Кузнецкийн гүүрэн дэх ордон ажил думбарт. Яа тий. Одоо яг нэг соёлын амар юмуд орж ирэх нь шүү дээ тий. За, нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар за эхлээд Морьтон резиденси та бүхэн танилцуулъя. Чанартай амьдрын урайтай. Сая сүүлд инглээ л дээ. Манай охин нэг анги дээр нэг юу хэлсэн. Нэг эмч үслэг хийгээ явсан байгаа байхгүй манай охин нэгдүгээр анги авах. Тэгсэн чинь охины нүд жоохон бүрлцээд байна. Нүдний эмчт үзүүлээрэй гэдгсэн. Тэгээ нүдний эмчт аваад үзүүлсэн чинь эхлээд нэг юм бүр 50% та 70% та хараад ингээд хоёр нүд нь тэгжсэн за нэг им тусаагаадах ямар ч гэсэн ингээд нэг им тусаагаад 3 удаа тусаагаад тэгээ нэг 3 хоногийн дараа очсон чинь нүд нь зүгээр аль нь шууд 100% харж байна гэж шинжилгээгээр ороо гаргадсан тэгдэг байхгүй. Тэгээд эмчин тайлбарлахдаа тэгжээ лээ. Ер нь нэг хүүхэд их стресстэй за юм үздэг эсвэл нэг юм зурдаг ч юм эсвэл утас их үздэг те энэс болоод ингээд хүний нүд мүд чи ингээд хамаг булчин чангалцдаг юм байна л да. Тэгээд 6 настай хүүхэд ч. Тэгээд ингээд тэрнээсээ болоод ингээд бүрлцээд исэн байна. Хүүхдээ тоглол байнгын нөгөө ядраа хөлсийг нь гарга ингэж тоглуулж ийж одоо тэр хүүхд чи стрессэнд тайлгдах нь байна. Тэгээд нүд нь амарх нь арай л юм холын зүйл хараад нүд нь айтайхан байх нь гэд. Энийг сая бүр өөр дээр тулгарч иж мэдлээ л дээ. Тэгээд танаа байрны гадаа тоглоомын талбай хэрэг. Харин тэгсэн чинь тоглоомын талбай байна. Тэгээд тоглоомын талбай юу хийсэн бэ гэхээр шийд байгаа юм. За хоёр талтай юм шийд. Тэнд нь бол том махтан дүүг тоглож байгаа. Наад талдаа нэг юм гулгуур байгаа юм. Тэгээд нэг мотон саралж байгаа байхгүй. Тэгэл болоо. Ингээ болоо. Тэгээд энд нөгөө охиныгаа гараад тоглох гэхээр охин хүүхдэд чинь тоглох газар байхгүй юм байна. Тэгээд одоо энэ 6 настай хүүхдүүд чинь шороогоор тоглох нөхөөс өөр тоглох тоглоом байдгүй юм байна шүү дээ. Одоо ихэнх байрны гадаа. Тэгэхээр би энэтэй юу холбож ярих гэдэг нь гэхээр хүүхдийг те насанд нь тохирсон тэр байнгын өсөрж одоо яадгийн бие чангалж явах юм уу хөлс мөсөн гарч явах ч юм уу те тэр стрессээ гадагшлуулж явах тийм тоглоомыг нь бэлдэж өгч тоглуулах хэрэгтэй байна л да. Жоо аюултай юм шиг тоглоомод тэгс мөртлөө аюулгүй. Тэгээ ядаж хөл гарan чангарч явах байнгын гүүж явах ийм л байх хэрэгтэй байна л да. Тэгээ яг энийг манай энэ Морьтон резиденсийнхэн яг хийж байгаа байхгүй. Энэ тэгээд одоо энэ Дайн улсын Компан гэдэг энэ брендийн тоглоомоор бүтэн яг энэ хотгоныхоо тоглоомууд хийсэн. Энэ нь Монгол улсад анх удаага орон сууцны төсөл дээр яг энэ том тоглоомын төслийг бүтээр нь оруулж хийж байгаа юм төсөл юм байна. Тэгээ өөр гэх юм бол одоо нөгөө паркийн нөгөө Рио Тинтогийн байгуулсан нэг юм паркийн хэсэг байгаа шүү дээ тий. Тэрэн дээр байгаа тэр тоглоомуудыг тэнд л одоо оруулж хийж ийсэн. Өөр бусдаар юм орон сууцны барилга тий. Иймэрхүү газар хийгдээгүй мэл энэ тоглоом. Тэгээ яг энэ Морьтон резиденцэд ингээ бүтэнээр нь оруулж тавьж байгаа. Яг нөгөө насныханд нь зориулаа тий. Ингэж тавьсан юм билээ. Би тэгээ зураг хүргийн пэйжээс нь ороод харсан. Ингээд 3 том блок байгаа шүү дээ. Голдоо тэр чигтэй тоглоомын талбай. Тэгээ дээрэс нөгөө нэг мэдээж суурин амьдрал учраас нэг гэрийн дэжээвэр амтууд байна шүү дээ. Тэгээд тэдний бас салхилах хэсэг мэсгийг туссан шийдээд өгсөн. Гоё тийм. Ингэж ийж бид чанартай амьдрий гэдэг үгэндээ хүрж байгаа маа гэж байгаа байхгүй. За тэгээд яг энэ байрлал гэх юм бол Морьтон резиденси хамт олон маань зайсан толгой зүүн гар тал те одоо Америк сургуулийн баруун гар талд баригдаж байгаа 3 блоктой байсан. Эхний блок нь баригдаж эхлэхээс өмнө зардаад дууссан байсан. Хоёр дахь блок нь одоо ашиглалтанд ороод борлуулалт нь явагдаж байгаа юм билээ шүү. Хамгийн эрэлттэй төсөл гэж нэрлэгдэж байгаа. За тэгээ холбогдох утсыг хэлээд өгье. Борлуулалтын албан 76 тэг 67 99 70 1 99 70 2. Тэгээ Морьтон резиденс гэж та бүхэн манд бичээд фэйсбүүкээс нь ороод илүү дэлгэнгүй мэдээллүүдийг аваарай. Баярлалаа. За ингээд нөгөө Парисаас бөөн загвар өмсөж ирснээс болоод Москва дээр үүмэд бид нар чи яасан хөдөөнийх юм бэ? Ийм гоё болцгоо хэл да гэдэг одоо тий ажил өмсөн байх нь шүү дээ. За ингээд янз бүрийн гоё загварын шоунууд одоо байнга болдог болж эхэлж байгаа гэсэн үг. Тэгсэн ингээд за нөгөө дээдсийн хүрээлэнд гэдгээ ахаад хэлчих тий. Яг л дээдсийн хүрээлэн гэдэг чинь яг адилхан шүү дээ. Заавал нэг хаан цэцгэлж байд юм шиг. Тэгэхээр дээдсийн хүрээлэн зориулсан нэг загварын шоуны үеэр нэг зураач гарч ирж байгаа. Феликс Лев Зибарский гэдэг. Тэр зочдын дунд байгаа. Энэ яг дээдсийн хүрээлэнд явж байгаа залуу гэхээр аав нь юу хийсэн гэхээр Ленины шарлыг занданшуулсан эрдэмтэн байхгүй. Борис Зибарский гэдэг. Түүний хүү учраас аавынхаа нэр нөлөөгөөр нэг алтан думсан нэгэн гэсэн үг. За ингээд Иргинаг тайзан дээр хараад Лев анхны арцаар түүнд дурлалчжээ. Тэр өдрөөс хойш нэг сарын турш өдөр бүр одоо Иргинатай нөгөө Лев чинь хоолнд ороод өдөр бүр цэцгийн баглаа бэлгэсгэл дээр бүсгүй ингээд дарж байгаа. Мэдээж хэрэг ийм тэ сайхан романтик зүйлд эмэгтэй гоёрн шүү дээ. Тэгээд нөгөө дээдс ингээд байгаа энэ загварын шоу маун ихэнхдээ тэр дээдсийгт болоод тахлаар тэ тэднэрт л харагдаад үзэгдээд байгаа гууд тэр ховж өрд гарч ирдэг л байна л та тэ. Яг үнэ тийм. Ингээд
60-аад оны ихэр хосууд гэрэлжээ. Зөвлөлтийн загвар өмсгч маань одоо уулын Регина ч нөгөө овг нь Колесникова шүү дээ. Тэнгүүд нөхрийнхөө овгийг аваад Регина Забарская болж. За ингээд залуухаас Москвагийн аэропорт гэдэг метроны ойролцоо Забарскийн худалдаж авсныг байранд сурч юм л. За сэтгэл хөдлөл ихтэй эрэх танхи нөгөө зураач маань өөрөө тийм байхгүй. Нэг тэгээ аавал нэр үнэтэй болохоос өөрөө бол сэтгэл хөдлөл маш ихтэй. Тэгээ эрэх танхи. Энэ зураач маань эхнэрээ болохоор өөрийнхөө онгодыг хөглөгч гэж нэрлээд тэдний хувьд хэсэгтээ ингээд амьдрал бүр эцэс төгсгөлгүй цэнгүүн тансагл болж хуурчаа. Регина ч гадагшаа загвар үзүүлэхээр их явна. За ингээд удалгүй Вячеслав Зайцев гэдэг 27 настай залуу загвар зохион бүтээгч нөгөө бүх холбоотын хувц загварын ордонд хүч түрэн орж эхэлж байгаа юм л да. Их залуухан. Түүний бүтээсэн дэлхийн загварын наадам танилцуулсан тийм час сулаан өнгийн Орс гэдэг дайшинцыг Регина Забарская өмссөн ба. Энэ дайшин зараа нөгөө Вячеслав Зайцев гэдэг 27 настай нөгөө загвар зохион бүтээгч нь тэр наадмынхын гран-приг нь авчихгүй. Тэгээд барууны хэвлэлүүд түүнийг бүр Улаан Диор гэж очлоод. Харин Регинаг болохоор Францын Паримач сэтгүүлд болохоор Кремлийн хамгийн үзэсгэлэнтэй зэвсэг гэж нэрлсэн ийм учиртай. Өнөөдрийн нөгөө нэвтрүүлгийн гачиг нь. Тэгэхээр бүр алдартай сэтгүүл Кремлийн хамгийн үзэсгэлэнтэй зэвсэг гэж одоо тий Регинаг нэрлсэн ийм учиртай. Тийм ээ. Тэгэхээр Орос хүлэн зөвшөөрөгдөж эхэлж шít наашаага. Яг үнтэй. Тэгэхэд нэг эмхтэл орж ирж шít тий загвар зохион бүтээч тий. За ингээд 60-аад оны ихэр дэлхийд даяар Регинагийн тухай мэддэг болж тэр дундаа загварын нийслэл Парист загвар зохион бүтээгчд бүр түүнийг дахин шүтжээ. Алдартай. Бүр Кубын удирдагч Фидель Кастро шүтэн бишртийн нэг болж. За нөгөө 27 та Зайцев чинь загвар өмсгч бүсгүйн үсийг хөвгүн шиг богино тарьчихгүй. Ингэснээр бүр зөвлөлтийн София Лорен гэдэг шинэ очийг авч. За ингээ алдарт найруулагч Федерико Феллини бүр түүний говьслон биширж Пьер Карден бүр түүнд хамгийн сайхан хувцас ингээ бэлгэлдэг. Одоо бүр яг оргилдоо тулжаа. За ингээ 1965 онд нөгөө Зайцев чинь 30 настай загвар өмсгчөө Арагви гэдэг ресторанд гадаадын төлөөлөгчтэй хамт оройн зогт урахгүй. Тэнд баруунаас хамтран ажиллаж болох нөгөө Пьер Карден, Марк Буан, Ги Ларош нар байгаа. Уулзалт үеэр зочид Оросын үзэсгэлэнт тэр залуу бүсгүй бүр бишрээд Карден Буанаар болохоор загвар өмсгчийг ингээд нэг ширээнд суухыг урьжээ. Тэгсэн Регина болохоор бие барьсан байдалтай ихэд ичингүүрээ сууж байгаа шүү дээ. За ингээд Забарскаятай ийхүү харилцсны ачаар юу болсон гэхээр Францын загвар зохион бүтээгч Пьер Карден зөвлөлт холбоосын соёлыг үрд биширмүүлдэг. Тэгэхээр чинь Пьер Карден ч өөр ямар агуу юм бэл. Гэх мэтэр ингээд Регина эргэн тойрондоо байгаа нөхдүүдийг бүр Оросыг хүртэл ингээд те бүр бишрэх тийм сэтгэлийг үлдээдэг. Өөрийгөө мэдээж бишрүүлж байгаа. Ийм нөлөөтэй. Ингээд Регинагийн нэр хүнд өсгийн хэрээр хамгийн харамсалтай нь хайр сэтгэл гэр бүлийн асуудал хурцж эхэлж байгаа нь ойлгомжтой болж. Уул нь 67 онд цаа чинь 32 настай бие давхарлаж байгаа юм л д. Тэгсэн чинь нөхөр нь өөр нөө эрэх танх зураач тий. Би хүүхд төсөхгүй байна. Түүний одоо чамайг те Регинаг жив Бош одоо тийм хоолнд түүрсэн эмэгтэй биш. Зөвхөн миний онгодыг хөглөгч байх ёстой гэж тайлбарлаад чи явж үр хөндлөлт хийгээд явуулчихдаг. За Регина хөрхий үр хөндлөлт хийлгээд энэ үйл явдал бүсгүйн сэтгэл зүрхийг мэдээж сэтсэн тодорхой байхгүй. Энд гэр бүл хүсэн шүү дээ ямар ч тэ хүн. Ингээд үүний дараа нөгөө зураач Забарский харилцаандаа огтхон санаа тавихгүй яваад байгаа байхгүй Регинад. Тэгжээд өөрөө бүр Мариана гэдэг хүүхэнтэй шинээр харилцаа үүсгэж штэ. Тэрнийхэн дараа Людмила гэдэг бүсгүйтэй бүр гэрлээд бүр тэндээ болохоор хүүтэй болчихдээ. За энд Регина бол цогцолтонд орно штэ. Сэтгэлийн дарамтанд орсон бүсгүй тайвшруулах юм бүр ихэр хэрэлдэг болж. Тэгээ бүр хумсны хайж байгаа штэ. Тэрнгээр суцаа ингэж яг хумсны ачаар ингэж ханаад амиа юу гэх орлого хийдэг байхгүй. Эмчнэр шизофрен гэдэг онц тавьснаар удаан хугацаанд бүр эмнэлэг твтчих. Бүр ингэж явсаар бүр 1972 онд хуучин нөхөр Забарский нь яасан гэхээр Израилаар дамжаад Америкт бүр цаашлаад гарчтэй. Үүнээс болоод юу болдог гэхээр энэ чинь 72 он шүү дээ. Регинаг дотоодыг хамгаалах газарт байнга дуудаж байцдаг болсон. Нөхөрч урагч чи мэдээлэгч юм шүү гэдэг. Энэ чинь ингээд тамтай маш олон жил өнгөрнө одоо. 70-аад оны сүүлч хүртэл Забарский бүр 42 одоо настай гэж үзээ хэдүүлээ. Тэгээ бүр сэтгцэн эмнэлэгт хэвтсэний дараа баг зэрэг жин нэмсэн ч гэсэн загвар өмсгчээр үргэлжлүүлэн ажиллаж эхэлтээ.
Энэ хугацаанд Югославийн нэгэн сэтгүүлчтэй уулзаад дотн харилцаат болж юм л хайр сэтгэлээ. Гэвч энэ харилцаа хэрхэн дуусаж ард нь бүр ямар их хэрүүл маргаа амьдралын там болон хуурхыг бүсгүй хөөрхи мэдээг төсөөлж чадаагүй. Сэтгүүлч ирийн зүгээс хайр сэтгэлд огтхон ч яригдаагүй. Харин энэ загварын бүр энэ суперодын алдар нэрийг зөвхөн өөрийн зорилгоор ашигласан. Яасан гэхээр удалгүй энэ хөгийн ирийн зохиосон Иргина Забарскаятай өнгөрсөн 100 шөнө гэдэг өдөөн хатгсан нэртэй ном германд хэвлэгчдэг байхгүй. Хамгийн аимшигтай энэ ном нь зөвхөн загвар өмсгчийн тэр бэлгийн дур хүслийн талаар дэлгэнгүй бичсэн төдийг дотоодыг хамгаалах газрын ажилт юм а энэ хүүхэн. Хамтран ажиллахстайхан бүх мэдээллийг энэ дотоодыг хамгаалах газар өгдөг юм энэ гэж биччихгүй. Мөн ор хөнжлийн заваан дотны ярианда зөвлөлтийн засгийн газрыг бүр маш олон удаа шүүмжилдэг. Бүр үзий ядаг гэдэг мэдгийг хүртэл бичсэн гэдэг. Энэ номыг худлаанс тэр даруй татсан ч гэсэн нөгөө манай зөвлөлтийн София Лорены нэр хүндийг үнэхээр зөвлөлт толгойлж унагчиж. За одоо нөгөө дотоодын хамгаалах газар чинь бүр зүгээр суухгүй шүү дээ. Иргинаг бүр олон удаа байцаал таваар дуудаж. Гэхдээ хамгийн муухай нь нөгөө тэр зохиолчийн өгүүлбүүд үнэн эсгийг хэн ч шалгаагүй. Өнөө зохиолчд бүр хариуцлага тооцох эсэх тухай хэн ч яриа өрнүүлээг. Зөвхөн Иргинаг л буруутгаад Иргинаг л байцаадсан. За ингээд тэгэхээр юу болох вэ гэхээр загвар өмсчийн карьер нь шууд дуусч. Ер нь ингээд бүх юм дуусч юм л да. Хамгийн сүүлийн гэрэл зургууд нь 1984 онд загварын сэтгүүлд хэвлэгдээд ингээд түүний дүр бүдгэрсээр бүр ингээд алга болт. Иргинаг хэн санахчгүй бүр. Иргинагийн биеийн байдал бүр хурцтай муудаж байгаа. Цөөн хэдэн найз нөхөд хамтран ажилласан нь анзаардаг байхгүй. Би чинь муудаад байна гэд. Тэгсэн нэг өдөр загвар өмсгч маань нөгөө загварын ордонд хүрээд иртээ. Үсийг нь дотгошоо эргүүлээд буруу харуулсан нэг шүүб өмссөн. Үс нь гадагшаа явах хэвэл дотгошоо өмссөн. Зүгээр л би ямар нэгэн шин зүйл хүссэн юм а гэж тайлбарлаж байгаа юм л да. Гэтэ энэ үед юу болоод байна гэхээр Иргин болохоор дандаа айцтай амьдарч байраа дотроос нь түгччихэл тэгээд ингээл юу найгаад суугаад тэгсний гівд тесэр нь хамаг хувцас ингээд цонхороо шиддэг ч юм уу те. Ингээд төөлдөө дээр сэтгэл зүйн. Тэгээд ахаад амиа орлох гэж оролцдог. Тэгээ нөгөө амиа хорлох орлого нь өөр амжилтгүй болоод ахаал нөгөө сэтгцэн эмнэлэгт тавьчих. За ингээд эмнэлгээс гараад загварын ордонтой яг ахаад очиад. Одоо ч бүр ингээд өчид бол бид настай тий. Тэгээд нөгөө алдарт Зайцвийн загварын ордонд цэвэрлэгчээр ажиллаж. Яа. За хамтран ажиллаж танилцуулчаад өргөжлүүлье тий. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хамт олон маань оролцож байгаа. За тэгээд бид нар ер нь яриалгаа сая сүүлд юу яаж юм лээ? Улаанбаатар төмөр замын хамт олонны бас сошиал хуудсан дээр нэг бичлэг тавигдчихжээ. Тэр болохоор яг ер нь нөгөө нэг биднийг харуулсан бичлэг байлаа л да. Ингээд галт тэрэгнийхээ энэ хажуу тал дээр ийм камертай юм байна л да. Тэгээд гарам ингээд болцоод байхад те машинууд зогсцсон байж байхад нэг машин ингээд өнгөрсөөр байгаад яг ирж байгаа галт тэрэгний урд руу орж байгаа юм. Тэгээд галт тэрэг нь бол амьдмахтай хурдаа хасаад айгүй зөөлөнд орж ижил л да. Тэгсэн чинь өнгөрсөөр байгаад урд нь зогсчихж байгаа. Тэгээ харснаа ингээд ухарж байгаа. Тэгээ нөгөө галт тэрэг чинь ингэж явсаар байгаа хажуудлын ингээд хамрын шүргээл ингээд гарч байгаа байхгүй. Яаж азар хурдтай яваагүй юм бэ? Тэр дотор одоо үр хүүхэдтэйгээ явж исэн бол яах вэ те? Тэгэхээр энэ гарам гэдэг зүйлтэй бид нар одоо маш одоо хариуцлагатайгаар хандж яахгүй бол бид нар 2-3 жилийн зүгээр дүн хэлэхэд 2022 онд бид нар 238 одоогийн тийм яалтад хоромсыг хийлгсэн галт тэрэг нэг 2023 онд 266, 24 онд 195 буюу ингээд нийтдээ 3 жилийн хугацаанд 700 удаа яалтад хоромс хийлгсэн. Тэгээд 167 цаг галт тэрэгний хөдөлгөөнд зогссон. 700 удаа гашилтгалаа. Тэгээд галт тэрэгний хөдөлгөөн тасралтгүй найдвартай байдал алдагдана гэдэг нь за төрс зарцуулалт хамгийн наацх нь. Тэгээд галт тэрэгний цагийн хуваар алдагдаж араасаа цагтаа хөдөлгөөсөн олон галт тэрэгний хөдөлгөөн сааддаг. Тэр чи одоо ирэх ёстой цагтаа ирж иж одоо тэр гарам зөрүүн дээр нь дараагийн галт тэрэг гарна орно гэдэг бид нар зүгээр нэгхэн л замтай юм шиг бодоод байгаа боловч энэ чи орон нутгийн болон олон улсын энэ тээврүүд маш их байдаг. Хэдэн мянган ажиллаж тэр дээр. Тий одоо тэгэл бид нар чи нөгөө нэг нүүрс тээвэрч байдаг юм уу эсвэл одоо хүмүүсийн зорчигч тээврүүд байна те. Тэгэл одоо бараа ачаад тээвэрлж байгаа бүхэл юм энэгээр явж байгаа. Минут секунд болгоноор яригддаг ийм зүйл юм билээ. Тий одоо галт тэргээр ер нь олон явж исэн хүмүүс мэдэндээ зөвлөг дээр ингээд зөвлөг хүлээж авч зөвлөг гэдэг нь
2 гал тэр хоорондоо зөрөгч шүү дээ. Тэнгүү заримдаа бүр 30 минут цаг тэг болдог байхгүй. Тэр чин цаана нэг юм болцсон гэсэн үг. Зүгээр тий. Энгийн нэг жишгээр тэр хүлээгээд сууж байгаа хүнд хойшлуулж болшгүй тий. Яг захаад тухай буух үз аминд нь тулсан ямар ч хэрэг байж болно шүү дээ. Энэ мэтчлэн бид нар өөрсдөө нөгөө нэг энэ суурьшмал амьдралд амьдарч байгаа улсууд ялангуяа энэ төмөр замын гарамтайгаа тэр хаалт дохио энэ дээр нь бол төмөр замын хамт олон маань бол яг найдвартайгаар цаг тухайтай үүргээ гүйцэтгэдэг. Тэгээ бид нар л яг тэр төмөр замын гарам руу шууд орчлгүй те яарж амжина гэсэн бодлоор дайралгүй яг тэр зохих ёстой юмныхын дагуу зогсоод өнгөрөөгөөд гараад явчихад л аль алиндаа эрсдэлгүй аюулгүй байгаамаа. За тэгээд Улаанбаатар төмөр замын хамт олондоо баярлалаа. Нийт автомашин ундаг, автомашин хөлгөлж байгаа жолооч нар маань төмөр замын гарам дээр төр зогсоороо бүү яараа гэж хэлье. Баярлалаа. За ингээд бүр хэдхэн жил юм дэлхийн загварын наадамд ч тийм дэлхийн загварын наадамд час хулоонгийн Орос дайшин зараа тий Вячеслав Зайцев гэдэг энэ залуухан улаан диор гэдэг бүр хочтой болж исэн бол түүнийг өмсөө Иргина Забарская тий одоо юу гэж чинь Кремлийн хамгийн үзэсгэлэнтэй зэвсэг гэж хочлогч байсан бол яг өнөөдөр одоо тий энэ нөгөө үе дээр хөөрхий тэр Иргина Вячеслав Зайцевийн цэвэрлэгчээр орж байгаа хөөх. Яа юу гэсэн үг нэр. За ингээд Вячеслав Зайцев түүний тухай ингэж дурсаж. Түүнийг цорын гонц хүлээж авсан хүн ер нь бий л өөр хүн хүлээж аваагүй. Эмнэлэгт хэвцснийхэн дараа тэрээр хамгийн сүүлд цэвэрлэгчээр ажилд орсон. Загвар өмсгчөөрөө ажиллахыг өөрөө ч хүсээгүй. Угаасаа Иргина бол маш дараахан хүн байсан. Сүүлийн саруудаа Иргина үргэлж буруутай гэдэг тийм мэдрэмжтэй явдсан. Өөрийгөө буруутай. Тэгэхээр би түүнд чи яагаад өөрийнхөө ингэж бодоод байгаа юм бэ? Яагаад чи өөрийгөө бүр доромжлоод байгаа юм гэж тэгж бүр хэлдэг байсан. Хин нэгэн түүний толгойд энэ хар дарсан зүудийг ингэж магадгүй гүн суулгах юм шиг үл. Би Иргинка их өрөвдөж байна, маш их өрөвдөж байна гэж дурсан. За ингэж Иргина Забарская энэ өрөвдөлтөй амьдралыг хэр удаан твцсэнийг үнэхээр хэлэхэд. Энэ дэлхийд ирэх бүх зүйл яг түүний эсрэг байгаа юм шиг санагдаж шээ. Яг л үр хөвгтэй болж чадаагүй. Тэгээд тэр анхны нөхөр нь яалаа. Хоёр дахь тэр хайр сэтгэлтэй өөрийг нь бүр олон улстай хайрд оромжилсан. Тэгээд дотоодын тэр яамных бүр дотоод явдлын яамных өөрийг нь бүр байнга ингэж тагнан чагнан. Сайхныг хүртэл тэрээр алдар хүндэд умбаж Европын шилдэг ирчүүдээс магтаа сонсч илаа шүү дээ. Зөвлөлтийн бүх эмгтээчүүдийн бүр үлгэр дуурайл нь болж байсан бүсгүй шүү дээ. Одоо зөвхөн Вячеслав Зайцев түүний нөхцөл байдал санаа зовдөг ганцхан үнтэй болсон. Түүний амьдралын нөхцөл маш муу байсан. Заримдаа бүр гадаа гарахтаа өмсөх айтайхан цэвэр хувцсаж байхгүй болсон. Багшаархын эзүүсээ ингээ бооод аваад явчихна. Ямар ч ажилд орсон бүр хамаагүй гэсэн. Аль хэдийн сэмэрч дуусан одоо түүний эмзэг сэтгэл зүйн үүнийг дараагийн удаа үнэхээр төсвөлж чадахгүй байхгүй. 3 дахь удаага амиа хорлох хийсэн энэ эцсийнх нь. Ингээд Иргина Забарская 52 наснда 87 оны 11-р сарын 15-нд нас эцэслэж байгаа. Түүний цогцсыг хаанаас олсон ч тодорхойгүй байсан. Хамгийн сонирхолтой нь бүр их гайхширмаар. Олон хөлбөр байгаа байхгүй. Нэг хөлбөрөөр түүнийг сэтгцэн эмнэлэгт нас орсон гэдэг. Өөр хөлбөрөөр болохоор Забарский гэдэг нөгөө нөхөр нь хуучин нөхөр нь цагаачлаад явсныхан дараа үлдсэн нөгөө түүний байранд болсон гэдэг. Хуучин нөхрийн байранд энэ үйл явдал болсон гэж. 3 дахь хөлбөрт болохоор түүнийг гэртээ утасныхаа харьц зураг барьсан байдалд олцсон гэдэг. Ян зүрийн яг эцэслэн тогтоосон юм байхгүй. Энэ ер нь түүний өөрийнх нь хүсэл байсан уу? Эсвэл хүчээр хин нэгэн ийм алхам хийх гэсэн үг гэдгийг ч тодорхой биш. Харин түүнийг нас барсны дараа дотоодыг хамгаалах газрын хүмүүс хамгийн түрүүнд ирсэн үнэ. Ямар нэгэн тэмдэглэл хайсан баг. За тэгэхээр тэр дээрээс төрөөс гэдэг ч юм уу тэр дээдсийн үрэлэнгээс хин нэгэн энэ нас барсан загвар өмсгчөөс маш их айсан тодорхойдог. Яасан гэхээр үхсэн буураас амьд ата айна гэдэг шиг эн чинь хөөрхийн нас барчаад хахад л түүний цогцыг Донской дах нууц чандарлах газарт маш нууцаар шатахыг тушаасан байт. Энэ зүгээр аваачд оршуулж байгаа. Энэ Донскийн нууц чандарлах газарт хин нэг чандарч исэн гэж Каменев, Зиновьев, Тухачевский, Ежов, Берия энэ зөвлөлт засгийн газрын хамгийн аимшигт дайснуудын цогцноос салсан яг тэр зууханд хөөрхийн эмэгтэйг чандарлсан гэхэд итгэхэд бэрх баг. Яалаа гэж те. Харин тий. Ингээ Кремлийн хамгийн үзэсгэлэнтэй зэвсэг хитрхи чимээгүй тийм хорвоотой салах ёс гүйцэтгэсэн. Оршуулах ёслол Иргинагийн хуучин
хамтран ажиллагчдаас мэдээж хинч байгаагүй. Юу нь бүхлийн ч мэдээг юм ч зарна. Забарская үглийн талаар эрхчлөө гэдэг радиогийн мэдээнс л нэг олон нийт мэдгэж айдсан. Зөвлөлт одоо тэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ эмгэлт явдлын талаар бүр таг чимээг өнгөрч. Саяхныг хүртэл бүр саяхныг шүү. Энэ баг 1-2 жил. Бус нь яг хаана банж тодорхойгүй байсан ирсэн ба. Тэгсэн яг жилийн өмнө 24 онд одоо ч 25 шүү. Сэтгүүлчид Забарскаяг ах Владимиртай холбогдсоноор тэр одоо нөгөө чандрынх нь бус нь хаана байгааг мэдчих авсан байхгүй. Москвагийн оршуулгын газруудын нэгэнд нь аав эгч хоёрын бусны дэргэд тэр чандрыг байршуулсан юм билээ. Тухайн үед талигачин хөршин байсан нэг эмэгтэй болон ах хоёрхан хүн оршуулганд оролцсон байна. Энийг ах сая өнгөрсөн жил мэдчих авлаа. Түүний нэрийг нь бүр нууцлахыг хүссэн болохоор бурсан дээр одоо л тодорхой нэр хаягч байдгүй. Иргина Забарская гэдэг нэрч байхгүй бүр. Иргина Забарская бол орчин үеийн жишгээр жинхэнэ од байсан уулна. Гэтэл сүүлчийн өдрүүд нь ингээд ганцаардал, ядуурл, өлсгөлн юу гэдэг те зөвхөн алдар зохион бүтээгч Вячеслав Зайцев түүнийг дурсахаас айгаагүй. Тэгж л өнгөрсөн байгаа шүү дээ. Бусд нь бүгд ингэж холдсон. Гэтэ бүр айсан бас. Тэгээд Вячеслав Зайцев бүр ингэж хэлсэн байт. Иргина Забарская бол гайхалтай гоо зүслэн төдийгүй маш ухаалаг эмэгтэйсэн. Тэр үүнхээр эмгэлтэй хувь тавилантай би үүнээс илүү эмгэлтэй хувь тавиланч гэж угаасаа амьдралдаа харж байгаагүй. Гэхдээ би түүнийг үргэлж биширдэг байсан. Би түүнийг загварын ордонд стандарт дүр буюу хувцас тааруулж уралдаг загвар өмсгчөө болгосон. Тэр маань цэвэрлэгч хийж байсан үеч би. Би түүнийг үнэхээр чадах чинээгээр л дэмцсэн юм шүү. Тэр амиа хорсон уу эсвэл хин нэгэн хорсон уу би мэдэхгүй нэ гэж. За ингээд Кремлийн хамгийн үзэсгэлэнтэй зэвсэг зөвлөлтийн Софи Лоран гэж шуугуулж байсан загвар өмсгчийн одоо энэ гунигт түүх өнөө хүртэл нууцлаг гэвэр байгаа нэ. Энэ нөгөө нэг эмэгтэй хүнд ийм халтаа тий гэдэг муухай тий. Одоо тэгээд энэ эмэгтэй за гоо сайхан төрсөн байна, хүсэл мөрөөдлөөр загвар өмсгч болсон байна. Тэгэл нөгөө нэг элдв янзын ховжив за магадгүй тэр дээдсийн хүрээлэнгээс ямар ч хүмүүс нь асуудал үүсгэж тулгаж зовоож исэн юм билээ. Эсвэл ямар нэгэн үг алдах вэ гэдээ энийг бариад исэн ч юм уу те энэ хүнийг барьж урьж байгаа эцэст нь ийм л юмд хүргэж байгаа юм л та. Тэгээ сэтгэл готрол бол тоглоом биш гэдгийг одоо л бид нар сонсч штэ. Тэгээ сэтгэл готрол нь яаж яваад яаж тулж исэн байх вэ? Тэгээ өөрийг нь хайрлаж итгэж явсан залуучууд нь яасан бэ те. Би зүгээр өнөөдрийн дугаараас нэг юм бас надтай нэг таарад байгаа нэг юм байгаа нь ингэж юм лээ. Ер нь энэ ховжив хил ам хүнийг алж байгаа байхгүй. Одоо энэ хүний чинь ингээд хин ч ингэж ойртохгүй ингээд шүү дээ. Гадуурхал. Хүн чинь бол нийгмийн амт шүү дээ. Хамттай баймаар байдаг, ярилцмаар байдаг. Гэтэл бүгд хор шартаагаар юм уу муу мухаар хараад ингээд үг хэлээд оромжтоод ингээд хахаар тэр хүн чинь яг ингээд бүр амьдрах итгэлгүй болж байгаа байхгүй. Яг тэрнтэй адилхан манай энэ Монгол улсад энэ цагаат талын улсын комисс гэж байдаг шүү дээ. Тэдний хамт олонтой би уулзаа сууж байхад бас ялгаа байхгүй. Ингээд ээж аав нь хэлмэгдээд Монгол хүмүүс шүү. Ээж аав нь хэлмэгдээд тэрийг бас ингээд ямар нэг юмны эсэргүүгээ зарлаад ингэсэн чинь тэнлүү хүн ойртгоо болцсон юм байна л да. Тэгээ ээж аав нь авч яваад ингээд цаацалцсан. Игч дүү хоёр өнгөртлөө нэг ч хүнтэй харьцаж чадаагүй. Хүнтэй суугаагүй. Хоёулахнаа энэ гэртээ. Тэгээд хинч айл болж буудаггүй. Ингэсээр байгаа тэр хоёр хүн дууссан ийм хувь заяа өртөл байдэн штэ гэж хэлж илээ. Юунаас болж байгаа гэхээр энэ хил амнаас болж байгаа. Тэгээ тэр нэг нийтээрээ гадуурхал те нэг ийм зүйлээс болж байгаа байхгүй. Тэгэд хөөрх ингэдэм бил. Харин тийм нийтийн хил ам гэж тэр чин 60 70 80-аад онд ингээд нөгөө эцгийг хин гэдгийг ч нөгөө нууц одоо манай эмээ тэр энэ ч нөгөө тий нэрээс ойлгох болох тийм. Тэгээд 90 он гарч чадхад л айгаад айсан хэврээ гадаг шүү хөөрх юм. Бүр ингээд суучт юм бил. Тийм амар эмгэлтэй бас. За юм байна. За өнөөдрийн нэвтрүүлэг бол Кремлийн хамгийн үзэсгэлэнтэй зэвсэг гэдэг энэ хөө эмэгтэй талаар ярьлаа. За нэвтрүүлгийн маань та бүхэн NTV телевизээр хүлээн авч үзлээ. Мөн 83.3 107 гэсэн хос толгойноор буюу Одмондөр радиогоор сонсож байгаа. Тэгээ нэвтрүүлгийн маань ивент итгэгчээр чанартай амьдрын урайтай Мортин резиденси хамт олон маань болон Төр зогс бүү яар нөлөөлийн анги хэрэгжүүлэгч Улаанбаатар төмөр замын хамт олон маань оролцлоо. Энэ хөө дугаарыг бэлтгэн өгсөн өтгөх зандаа танд баярлалаа. За баярлалаа гэнушаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа.
Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан таны мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны данс байгаа 4191 Тэг 4 518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.